Сайн байцгаана уу? Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч мөх зүйл байна. Та бүхэнд өнөөдөр онцлог нийтлэлийн таймыг хүргэе. Томчуудын хайхрамжгүй зан хариуцлагагүй үйлдэлийн золиос болж хүүхдүүд амь насаа алцаар байна. 79-р сургууль хөл бөмбөгийн талбайд хүүхэд тоглож байгаад амиа алдсан хэрэг саяхан гарсан. Мөн эмийн сангийн тогтоо хаалганаас болж хүүхэд тогон зохиулж амиа алдсан дуйланд хэрэг намжиж амжаагүй байтал ус болон зам тээврийн осолд хүртэж буй хэрэгүүд ар ардаасаа гарсаар байна. Энэ бүхэн биднийг хариуцлагаа сайжруулахыг анхааруулж байна. Гэвч бид энэ тал дээр арга хэмжээ авч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Статистик мэдээллээс харахад зөвхөн 2017 онд 127 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан байдаг. Мөн энэ онд 187 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсон гэсэн аимшигтай статистик тоо байна. Энэ мөрөөр албан тушаалтнууд юу хийж байна вэ? Нийтлэлийн дэлгэрэнгүй лав гарагийн дугаараас хүлээн авч уншина уу?